Сайн үзэгчдээ хөгжөөн цэнгийн чакаг нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт Монголын хөтлөгчдийн холбооны залууч хүрэлцэж орж байна. Ингээд оролцогчтойгоо танилцъя. Эхний суудлал дээр хөтлөгчдийн холбооны тэргүүн Прүсөх. Гишүүн Бямба. Гишүүн Тогтох Баяр. Дэги. Алга ташилт яасан бэ залуусаа? Мөнх Эрдэнэ. Дашжамц. За Ойтгийнээс Оён Эрдэнэ. Миндэ. Өгөөдөө. Санжаа нарын бүрэлдэхүүнтэй хүрэлцээрсэн байна. За Монголын хөтлөгчдийн холбоо сая үүсгэн байгуулагдаад 3 жил болж байна гэсэн тийм. За 3 жил босонтой холбоотойгоор туудахгүй тоглолт хийж байгаа талаар нь. Манай залуучууд дандаа залуу хөтлөгч нар байгаа. Тэгээ энэ залуу хөтлөгч нар нэгдээд бид бүхэн бас Монгол түмэндээ өөрсдийн авиас билгээ бас танилцуулах тоглолт 3 жилийн баярын хүрээнд одоо Монгол өхөө өргөөнд ээддэн хөтлөгчдөө гэдэг нэртэй тоглолт байгуулахаар. Энд одоо юу болох вэ жишээ нь? Хамтлаг дуучид. За мэдээж бол гол нь бид нар өөрсдөө багийн тоглолтыг голчлон харуулна. Одоо багаараа хамтдаа бүгдээрээ ямар жанрын ямар төрлийн ямар авиастай хүмүүс вэ гэдгээ бас ард түмэндээ танилцуулна. За мэдээж одоо авиач жүжигчин болон хамтлаг дуучид бол оролцсон. Гэтэ голчил бид бүхэн багаараа одоо багийн бүжиг байт юм уу, дуу байт юм уу, хөтлөлтийг жишээлбэл одоо нэг хүн хөтлөхгүй олоолаа яаж хөтлөх вэ гэдэг ингээд шинэ юм эрэлхийлсэн ийм тоглолт. Тэгээд зохион байгуулалт хийнэ гэж тийм. За тэгэхээр ер нь Монголын хөтлөгчдийн холбоонд дандаа тайзны хөтлөгч нар байх шиг байна. Тийм, ерөөсөө тайзны дандаа одоо ивент арга хэмжээ тийм ээ. Шоу, entertainment энэ дандаа тайзны ийм залуучууд байж байна. За тэгээ 3 жилийн болох чинь 30-нд болно гэсэн тийм. Тийм 30-нд. 30-ны өдөр хаана болно гэсэн бэ? Монгол өхөө өргөнд. Хэдэн цагаас? 17, 19 цагаас. За ганц удаа болох юм байна гэж тийм. За тэгвэл чакаг нэвтрүүлэг 3 үеэс бүрдэж байгаа. Эхний үе бол зураг таах үе, хоёр дахь үе амны хайрцаг унших буюу үг таах үе байгаа. Сүүлийн үе маань эхний 2 үе дээрээс одоо хошуужилж гарч ирсэн нэг багийн дунд явагдах асуулт хариултын үеэс бүрдэж байна. Ингээд эхний үе болох зураг таах хэсэгт орцгоё. Зураг таах хэсэг. За зураг таах хэсгийн эхний баг гарч ирсэн байна. Холбооны тэргүүн Прүсөх. За Бямба гишүүний тогтоо сандал руу суулгасан байна гэж байна тий. За яаж одоо тэргүүнийгээ тогтоо сандал суулгах уу гэж Бямбаас асууж шиг боллоо. За холбооны хамгийн отхон гишүүн. Хэр удаж байна? Ороод жил гаруул болж байна да. Жил гаруул болж байна. Хамгийн отхон гишүүн гэж шүү дээ тий. Би одоо өчтөр гишүүн болсон болоо бахаа. За тэгэхээр холбооны үйл ажиллагаа ер нь яаж явагдаж байна? За манай холбоо бол ер нь энэ шинэ залуу хөтөлдөг дуулдаг авиастай яг мэргэжлийн урлагийн сургууль гэсэн залуусаа ерөнхийдөө бол олон түмэнд таниулъя. За мөн дээр нь сургалт болон одоо хөтлөх сонирхолтой. За мөн хөтөлдөг маа гэхэд өөрийнхөө бас нэг харилцаа тийм ээ хүнтэй харилцах зөв харилцааны тухай бас сургалтыг бас зохион байгуулъя гэсэн ийм зорилготой манай холбоо. За манай залуус бол өнөөдөр нэвтрүүлгээ бас гоё хөндлөөд жигдэрсэн уц дээрсэн байна шүү дээ. Гой пижакнууд өмсөд ирсэн. Та бол нөө тэргүүн болохоор малгай өмсөд ялгарсан байна. Тэгээд бас улаан болохоор бас яадаг юм болоо. Улаан чинь энэ хоёр бас жоохон туузын гişүүд үү? Туузын ер нь нэгэн тийм. Гэтэ бас жоохон тийм бас нууцлаг аль хүний одоо хүмүүс байгаа. Хүчний цаана юм хийж идэг, хор найруулж идэг нөхдүүд байдаг. Ийм нөхдүүд байгаа. Эмэгтэй хөтлөгч нар их цөөхөн байдаг юм уу? Цөөхөн ер нь жоохон цөөвтрхэн. Гэтэ бас дан яаж ирчүүд байх вэ гэдээ бас нэг эмэгтэйгээ авчирсан байгаа гэж тийм. За ингээд зураг таах хэсгээр бол 1 минутын хугацаанд өгөгдсөн 2 зургийг та ямар нэгэн дуу аваа гарахгүйгээр шууд зурах хэрэгтэй. 1 минутын хугацаанд дүрслэхгүй тийм. 1 минут. Надад хэлж өгнө гэсэн үг үү? Тий, танд одоо нэг 2 үг өгөх юм. Би эндээс чи анаа шиг зүг өгөх юм бол анаа шиг зурна гэсэн. Тий. Би энд та чадахгүй бол яасан байх нь? Та чадахгүй бол хажууд нь шууд хэлээд таачих юм бол та тэгэл зөв үгээ дараагийнх нь. Тэр шипи авах юм аваад сонсоод
таах юм бол Бас таны тог шууд зохино. тогтчихно гэсэн үг тийм. Шипи өгөхгүй нь шүү дээ манай. За ингээд эхний багтаа бүгд амжилт хүсье. Цаг явлаа. За сүхэ 6 зорж байгаа. Тогн цохиулахгүй ч маш хайнга зорж байгаа харагдаж байна. За бимба таах хэрэгтэй. Бимба. Шанс. За эхний 6 амжилтаа таасан бай. Дараагийн зураг руу орлоо. Үг үсэг тоо бичихгүй гэж байгаа. Өөрийнхөө зураг явчих уу тий. Хүн. Копе манухай. За ямар хурдан одоо таалцчих ба тий. Эхний зураг бол энд шанс хөгжин байсан байна. За дараагийн хөгжин бол манухай тий. Өөрийгөө зорж ирсэн чи манухай байсан байна. За тэгээд явсан ойлголцоо таалцсан байна. Ингээд дараагийн 2 дахь багийг тайснаа өрж байгаа. Зургатаа хэсгийн 2 дахь баг тогтох 2 Д-ийг нар гарч ирсэн байна. Тогтох 2 тий? Зурга зурч Д-ийг тогтоо санал руу суулгасан байна гэж тий. За сая бол одоо бас нэг жоохон нууцлаг хүмүүс гэж ш та хоёрыг. За тэгээд нууцлаг нь ягаад нөгөө нууцлагыг тогтоо санал суулгах юу? Насны ялгаа байна уу юу? Ярилц тохирцсон л таас тий. Тэгээ угаасаа л 3 үе байгаа юм шиг. Эхний үе дээр бол нэгэн тогтоо санал дээр суун. Хоёр дахь үе дээр бол хоёулаа тогтоо санал дээр суун. Эхний 2 үе бол тогтоо байгаа. Сандлаас нэг байна. Ааха. За хэр удаж байгаа залуус байна? Гэрчтэй холбоогийг анх байгуулахад яг анхны гишүүд бол одоо тэр бас байна. 3 жил болж байна. Одоо ер нь хичнээн гишүүнтэй юм. Одоо нэг 15 гишүүн байна. 15 гишүүн байна. За. За ингээд зураг бол ойлгомжтой тий. Тэгээд зурагтаа хэсэгт нэм нотын хугацаанд өгсөн 2 зураг амжилттай зарах хэрэгтэй байгаа. Зарим зургууд амархан, зарим нь хэцүү байгаа. Тэгээд сая бол амархан ирсэн байж магадгүй тий. Амархан зураг таарах болтугай. Хураа гэдэг. За ингээд оролцогчтой амжилт хүсье. Явлаа. За тогтох 2 зураг зурж байгаа Дэги маш томоотой тогтоо санал дээр сууж байна. Юу болдгийм байгаа юм бүүмэд одоо Халуун сав. үгүй ямар хурдан таалцаад байна аа. Ер нь жоохон хэцүү өгнүүд өгсөн гэж бодсон. Манай залуучууд бас нэгэн сайн таадаг, нэгнийгээ сайн ойлгодог залуучууд байх шиг байна. За, Толинд харж байгаа хүн. толинд хараад байгаа юм уу? Дуулж байгаа хүн. За. Сайхан тогон цохиулаа явчих гэж бодсон чи амархан өгнүүд өгдсөн баг та тий. За энэ баярлалаа. ингээ харах юм бол халуун сав шиг харагдахгүй л байна л да. Яаж таа? За сууж ил да яаж вэ? За энэ нэг арай л өөр нэг гамбонц шиг юу шиг нэг юм. Яг сая тэр бариулыг хараад. Бариул хараалыг мэдчихсэн тий. За дуучин гэх юм бол нэг юм микрофон. Хүн ингээд амнаас навь гарч. Арай нэг та нар ч гэсэн бас жоохон ойрхон байлаа л да тий. За халуун сав их хэрэгэлзээтэй тааглалаа. Манай залуучдаас нэлээд удаа найз нөхөд байж хамт явж ирсний хувьд бас тий. Мэдрэмжээр нэг ойлгож тийм байна тий. Дараагийн удаа бол ямар ч мэдрэмж шаардахгүй юм байгаа. Дараагийн 3 дахь багийг тайснаа орж байна. За. Зурагтаа хэсгийн эхний 2 баг бол маш амжилттайгаар зураг таасан байгаа. 3 дахь баг одоо бас жоох эргэлзээтэй байж магадгүй тий. Ямар ч зураг өгдөж магадгүй. Мөнх эрдэн даш жамц нар гарч ирсэн байна. Даш жамц. Тий. Мөнх эрднийг тогтоо саналаас олсон. Яалтч сууч таг. Би ч юм зурган тавих гайгүй л те. Ер нь гайгүй. Тэгээд бас. Тэрэн бол жиг тог могоор цохиолож идээсээ сэргээ гээл. Сүртэй нарахгүй ярьжсэн чи одоо. Яг энэ дээр дээр суусан чи нүд бүд нь бүлтэгцэн нулимс гойчих чинь үгүй юу? Тэгтээ яг нөө суухтаа яг цогцох юм шиг бас намайг цохиулсан уу яас. Жохон ингээд соронцтой шүү дээ. Хувцастай ингээд явж хагаад тэгсэн юм байна. Ингээд хөрхөр ингээд соронц. Намайг нэг гиндүүж болсон шүү дээ. чи. Тэрийн шиг юм болсон байх ч За би ямар ч одоо ингээд тайм сууж ирээ. Их зоригтой байснаа. Эхний 2 багийн суусан жил ер нь чи суул гэдэг. Ер нь эхний 2 багч ерөөсөө таван цохиулаагүй шүү дээ. Ер нь цохиулсан хүн харчих юм бол бас хүмүүс жоохон ингээд зараагаа явчихдаг л та. Таны хувьд бол хараагүй байж чинь гэж байгаа юм чи харцсан байх юм бол бүр байхгүй бол. За би 50 байна. Өмнө тогон цохиулж байгаагүй юу? Тогон цохиулж байсан. Тий. Цохиулах дээр нь ямар дуу аваагаар гэж байна. Гэхдээ одоо нөгөө нэг юм болгоныг л гэл ээжээ гэдэг үг авардаг гэдэг шиг ээжээл гэж өрлөөл тэгэл гайхал. Ер нь эмгтээчүүд их ээжээ гэж ярьдаг. Уу яах вэ? Би ч өөр
Тэгээд юм муу муухай мэг ээжээ гэж дуурал халтарж онжсэн ч ээжээг бол бас халтардгөө гэж үг байдаг шүү дээ. Тэрийгэ баримтлал ер нь ээжээ л гэж зорилох бахаа ер. Гэтэ би цохиулах гээд байгаа юм шиг л яриад их яана. Тэгээ ааваа ямар тохиолдолд ааваа гэж зорилох юм? Ааваа гэж би бараг орилохгүй хөө. Яагаад гэвэл ер нь л ээжээг үл зүгээр ах гэж бодож байна. Ээж л аварч магадгүй. За ээж нь аврах болтойгоо амжилт хүсье. За. Цаг явлаа. Үг үсэг тоо бичихгүй. Манай залуу бол дашчамс амнаас нь аваа гарахгүй. Манай мөнх эрдэнэ таах хэвээр. Тогтоо сандал дээр сууж байгаа хүний хувьд бол таах хэвээр. За зураачийн хувьд бол юу ч хэлэхгүй. За нөгөө халуун савч яваад байна уу юу? Нүнэ. Цаг явсаар байна. Энэ юу юм бэ? Энэ юу юм бэ гэж асуух юм бол хариулахгүй. Тийм болохоор шууд ямар нэг юм хилээд авах хэрэгтэй. Цаанаас бусад оролцогчд хэлж өгөхгүй. Гранат. Дараагийн зураг руу оръё. Яана. Цаг хагастай орсон байгаа шүү. За сууж байгаарай. За манай залуу бол ер нь зурхын. Энэ чи хам боргоцоо байна. За ихний зураг амжилттай таасан байна. Дараагийн зураг. Дахиад зур. Аяг дов. Үг үсэг тоо бичихгүй, үг үсэг тоо бичихгүй гэж байгаа. Домб. Тааш нэг гариг мэрэгтэй холбоотой юм шүү. Харь гариг мэргийн нөгөө стил дааг байна. Юу юм бэ? Цаг дуусгаж байна. Цаг дуусгаж байна. Тэгнэ гэсэн. За одоо сууж. Одоо яа. Одоо тог очихгүй. За сууж. Одоо болиё гинэ. За. Йой. Манай залуу бол ихтэй бол энд хам боргоцоо гэж таач та тий. Энэ хам боргоцоо ч юм уу хөөх ч юм уу зурч чаддгүй юм байна энэ. Муу зурдаг юм байна. Зурч л байгаа зү. Энд юу зурсан гэж бодож та бүхэн юу гэж бодож байна? Бокс юм байли. Бокс юм байли. Чи энэ класс нас гарсан байгаа үстэй. Энд тийш ойлгомжтой байна л да ер нь бол бокс юм байли. Гоо Ингээ бокс юм байли. Эрхийн урагч байгаа ингээд бокс юм байли байна. Бас нэг юм 2-2-ыг зурлаа. Нийлүүлж байгаа. Тэ эсвэл зурж хүнийг ингээд харин тэгдэг байсан. Их байсан юм. Хог ямар вэ? Сая ээжээс дуурсан уу? Сая. Тэгнэ гэсэн. Юу гэж дуурчоо? Гээл тэгээд хүндэл явж штеп. За. Ээж энэ удаа аварч ядсангүй штэ тий. Гүн чи аврах цайгүй чи тогчайг хурдан гэдэг штеп. Чаках нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Монголын хөтлөгчдийн холбооны залуус оролцож байна. Ингээд 4 дахь баг болох Оюун Эрдэнэ Мэндэ нар гарч ирсэн байна. Мэндэ Оюун Эрдэнэгээ тогтоож саналцуулсан байна тий. Энэ олон сайхан залуус сууж явах та ганцаараа одоо ингээд бүсгүйгээ тогтоож. Би ер нь бол энэ Чак хак нэвтрүүлгийг олон удаа үзсэн. Тэгээд энэ санал миний хувьд бол бас аимшигтай санагдав. Тийм аа тэгээд өнөөдөр бас энэ олон сайхан залуучдад ганц бүсгүй маань бас ингээд чимж ирсэн учраас ганц бүсгүйгээ бас суулгая. Тэгээд өөрөө бас сайхан би сууч яхаа гэж суусан. Учраас тэгээд би одоо хаа гэсэн үү бас тий. За ах トゥ угийн бас юм байна тий. За тэгээд дээрэс нь өөрөө бас амар айдаг гэж ярьж байна тий. Би бол өнөөдөр бол ер нь тогон цохолчгүй хүн шиг л тэр хаалаа гараа явчих гэсэн бодолтой орж ирсэн юм да. Дотор тамиртай хүн үү. За таны хувьд одоо хэр удаж байна? 3 сар болж байна. 3 сар болж байна. Отхон гишүүн чинь байж та жиг тий. За тэгэхээр таны би бол анх Монголын хөтлөгчдийн холбоо маань үүсгэн байгуулснаас хойш одоо 3 жилийг одоо хамт олонтойгоо бас усаар ирсэн байна. Жилийн яваагаараа янз бүрийн тоглолт хийдэг юм уу юу? Бид нар ерөнхийдөө 3 жилийнхээ ойг энэ жил 3-аас хүрээд 3 жилийнхээ ойг бас тоглолтоороо эхлээд олон үйл ажиллагааг бас цааш нь төлөвлөсөн байгаа. Тэгээд олон үйл ажиллагаа 2017 онд хийхэд төлөвлөсөн олон юм байгаа тийм маш олон ажлуудаа бас байгаа. За баярлалаа ингээд 4 дахь багтаа бүгдээрээ амжилт хүсье. Хэрхэн зарахыг бүгд харцгаа. Явлаа. Цаг явлаа. Манай Оюун Эрдэнэ маань таагаад ах хэрэгтэй. Үг үсэг тоо бичихгүй. Манай залуу бол зураг зорж байна. Сампар юм уу? Годамжны сандал юм шүү нөө тий. Сандал юм уу тий. За манай залуу амнаас нь юу шалгах вэ? Дараагийн зураг руу орж олно. Дараагийн зураг руу орж олно. Төгөлдөр ор. За эхний зураг амжилттай таасан. Хоёр дахь зураг мартсан болол тэ өнгөрөө. Мартсан болол тэ. Хоёр дахь зургийг мартсан байна. За хоёр дахь зураг. Сандраад шүү. Хүй.
За одоо юу ч байдаг байсан хамаагүй нэг хүнэл зургийг яваад чи манай залуу. Яна. Пицца зурх гэдэг юм уу? За хоёр дахь зургаа одоо мартсан. За цаг ерөнхийдөө дуусаж байна. Яна. За манай бүсгүй. Эхний зураг бол одоо төгөлдөр хуур гээл те. Маш ямарх манай залуу бол ер нь нөө хэлсэн шүү дээ. Нөө зураг зурж байгаа тий тогтоо санал дээр сууг болох маш тайван зурж байна тий. Энэ миний ч одоо юу ч их тайван ингээл зураад тий. За төгөлдөр хуур гээл таасан байна. Та өөрөө л яг таалаа. Дараагийн зураг нь юу байлаа? Энэ ерөнхийдөө бас миний бодлого байсан тийм өнөөдөр бас энэ сайхан тогтоо санал дээр суугаад нэг сайхан энерги аваад гарыг гэж бодоод би бас. Тэгээ та бас өөрөө юу яачих шиг мартчих шиг боллоо тий. Мартаагүй л дээ бас. Юу байсан за? Мартсан юм аа. Зургатаа хэсгийн 5 дахь баг гарч ирсэн байна. Өгөөдөө санжаа нар гарч ирсэн тий. За санжаа өгөөдөө зураг зурж санжаа тогтоо санал дээр суусан байна гэж тий. За манай залж сая одоо 2 хүн тогтоо санал дээр ориллоо шүү дээ тий. Тэглээ. Тэглээ. За та ер нь тоглож цохиулах болов яах бол юу гэж бодож байна? Манай өгөөд ах сайн зурдаг гэсэн. Итгээл байл ямар. Итгээл байна тий. За үзэгчд маань бас бооцоо тавьж болох юм тий. Энэ залуу тогтоо санал дээр суугаад цохиулах нь уу яах нь уу гэрийнхэнтэй хоорондоо ингээл аяг угаах ч юм уу тий. Хоол хийхээр бас бооцоо тавьж болно. За ингээд манай залуугийн хувьд хоёр залуугийн хувьд ер нь удаж байгаа юу холбоонд? Би яг жил болж байгаа. Жил болж байгаа тийм. Энэ Монгол хөтлөгчтэй бол анх байгууллагад нь л бид нар ерөнхийдөө байсан. Өмнө нөгөө бид чинь дууж бүжгэлдэг. Ерөнхийдөө сорон хамтлах юм бас энэ гişүүдүүд байгаа. Тийм. Тэгээд бид нар ийм хөтлөлтөг авьяастай залуучууд ерөнхийдөө байсан. Тэгээ энийг үндэслээд бид нар бүүн дөрөв холбоо байгуулж үзье. Ингээ 3 жилийн өмнө анх холбоо байгуулсан. Тэр нь л одоо 3 нас үзье гэж тэгсэн чинь 3 жил болсон байна. Тийм. 3 жил болсон ихүүл олон юм хийсэн байна биднээс. За тий одоо ер нь бусад үед нь холбооноос тусдаа би даар бас ажил өөрөөр хийдэг л байлгүй тий. Ажил. Тийм. Бүгд хувь хувийн ажил хийж байгаа бид нар. Жишээ нь ямар ажил хийдэг хүмүүс танай холбоонд байна тий. Төрийн албанд ажилладаг хүмүүс чинь хувийн компанид ажилладаг хүмүүс чинь чөлөөд уран бүтээлчд урлагийнхаа бас салбарт ажиллаж байгаа хүмүүс бас байгаа. За ингээд 5 дахь багтаа бүгд амжилт хүсье. Цаг явлаа. За манай Алим. Өгөөдөө санжаа 2. Мандрин. Санжаа таагаад авах хэрэгтэй. За мандарин биш байж магадгүй дараагийн зураг лөө. Жимс хүнсний ногоо биш зүгээр арай өөр юм байж магадгүй шүү дээ. Бүгд шавжны ч юм байж магадгүй. За цаг явсараа цаг хагастай орж байна. Манай залуу бол 0-ийн суулт. Суултуур юм шүү. Тэ. За цаатлын оролцогчд маань юу ч хэлж өгөхгүй. Хоорондоо өрсөлдөж байгаа болохоор те. Нэг арай л нэг өөр юм хийгээд юм да. Мандрин. Choco pie юм шүү. Үг үсэг тоо бичихгүй. Бууны замаг юм уу те? За цаг дуусаж байна. Цаг дуусаж байна. Лимон юм уу? За эхний зураг болоод энд юу байлаа? Саримс. Саримс та юу гэж таагаад байна? Мандрин. Эхлээд бол алим шиг байсан байхгүй. Алим шиг байсан юм. Яг мандрин гэж төхүүлсэн л байна те. Адилхан л яг саримс тустай. Чи саримс байсан ба шүү дээ, Харин тийм ээ. Тийм байна. За дараагийн зураг ихээр бас ингэцээсэн. Дараагийн зургийг та юу гэж таагадлаа? Нойлын суултаа. Нойлын суултууд энэ өтгөн дээрээсээ эхэллээ доошогоо ордог юм уу яа. За юу байлаа? Энэ юу штэ. Гэрийн махны машин чинь нөгөө дөрвөн төхөөрөмж дээрээс ингээ маха хийдэж штэ. Ингээл хийгээл нүг гаргаад. Гэтэ арай би худлаа зурчих болоо. Махны машин чи юу вэ нэг юм ширээ мэрэнд ингээ хавчуулчдаг тий. Тэгээд нэг юм яашгаа нэг юмтэй нэг ингээ дээшгээ нэг амтай тэгээд тэг нэг юм байт тий. Тэгээ энэ дээр нэг юм Айвэр. манюлтай тий. Айвэр. Эргүүлэл. Дээрээс нэг юм нэг юунуудтай сараалч нэг юм нүг яа. Би дахиж соохгүй. Тэгэл энд тайм хэцүү байлээ. хийгээл. Тэгээ хэцүү зураг байсан байна. Тэгээ эхний ер нь хоёр багш ингээл тогон цохиулахаа болчихоор нь тэл
ер нь амархан өгөөд байгаа маа гэж одоо жоохон хүндрүүлсэн л дээ. Харин тийм. Хүндрүүлэлтэндээ л одоо сүүлийн тэмээний ачаа хүндгээд байна. Юу болоосаа яг ямаа шиг ойлоо болслоо штэ. Гэхдээ яхаарахгүй тэндээс одоо яг минут ямаа очт юм бэ? Минут тоослаа гэж тэгээ гоцл дороос явах гээд байгаа. Нэг л эвгүй болоод. Амны хайрцаг унших үеийн ихний баг болох Прүсүх Бимба нар гарч ирсэн байна. Бидний баг зураг тагс дээрээс 4 оноо авсан байгаа. Одоо энэ хүү амны хайрцаг унших үе дээрээс хэдэн оноо авахыг бүгдээр харцгаая. Амны хайрцаг унших үе дээр 6 одоо дууны нэрийг өгч байгаа. Дууны нэрийг тааж чадсанаар 6 оноо авах боломжтой. Амжилт хүсье. Явда. 2 маргац уул. 2 маргац уул. 2 маргац уул. Маргац уул минь. 2 маргац. Гүйцэд хэлсэн байгаа. Маргац уул. Мал. 2 маргац уул. 2 маргац уул. 2 миний ээж хөөрхөн. За бай. Миний ээж. Миний ээж хөөрхөн. Хөөрхөн. За. Зөв. Эхний оноо. Насны ганц хань. Насны ганц хань. Насны ганц хань. Хань. 2 оноо. 2 оноо. За тэнгүүд содон аялгуу. Содон аялгуу. 2 содон аялгуу. Адуу. Содон аялгуу. Содон. Содон. Зөв 3 оноо. Одоо аялгаа. Зүрхний уянга. Зүрхний уянга. Зүрхний уянга. Үг. Зүрхний уянга. Зүрхний асгаада. Зүрхний уянга. Сэтгэл уян. 4. За 4 оноо. Чамайг тойрон эргэлтэн. Мэдгүй уул нэг уулаа явуулаа чи. Чамайг тойрон эргэлтэн. Хуруугаараа заагаад. Чамайг тойрон эргэлтэн. Мөнгөд Чамайг тойрон. За. Миний ээж өөрхөн юу дээ? Насны ганц цаана юу дээ? Нөгөө нэг эхнийхээ 2 маргац уул. Цаг явлаа. Зүүдэнд уяатай аав. Зүүдэнд уяатай аав. Зүүдэнд уяатай. зүүдэнд уяатаа. За эхний оноо. За үз. Хайрын дээд хань. Хайрын тэнгэр яваажин. Хайрын дээд хань. Чанга орлох. Хайрын дээд хань. Ханийн тэнгэр Чанга орлох. ханийн тэнгэр хань. Хайрын тэнгэр хань. За 2 оноо. Дурлцгчээ. Зүүдэндээ. Дурлцгчээ. Зүүдэндээ би. Зүүдэндээ би гайхаа. Дурлцгчээ. Яа энэ орд яасан байх нүг. Хэлээрэй. Дурлцгчээ. Яасан байх нү? Хэлээрэй. Хөдөлгөөнөө сайн үзвэл. Нууцхан хайр. Зүрхний үг, зүрхний хайр, зүрхний хайр. Нууцхан Зүрхний хайр. Зүүдэнд ирсэн учраас. Зүрхний үг. Зүүдэн хайр. Нууцхан хайр. Цаг явсараа. Нууцхан хайр. За зөв таалаа. 3 оноо. Дурлцгчээ би. Цаг явлаа. Яриач. Би Монгол хүн. Дуурах ёстой байгаа хажуугаар нь. Хун. Эхний оноо авсан. Шовоо. Таас. Хүн цагаан. Хүн цагаар. 2 оноо. Харц. Нүд Булаам. Харц булаам. Нүд алтан бүсгүй. Харц. Нүд алтан. Чанга хэлэхгүй. Нүд алтан бүсгүй. Би чамда. Гүй. Харц. Булаам. Чанга орлож хэлэхгүй. Дараачих. Миний. Би Ардын. Миний. За, Миний ардын.
Сэтгэл цагаан. Миний ардын сэтгэл цагаан. Зөв. За 3 оноо. Улаан сарна. Улаан сарна. Сарна, улаан сарна. 4 оноо. Хайраа олсон. Хайраа. Хайр олсон. Хайраа. Хосгаар. Хайраа олсон. Хосгаар. Олсон. Хайраа олсон. Хосүрх. Хайраа. Хосгаар. Хосүрх. Олж Хайраа олсон. Хайр гос. Хайраа олсон. Олсон. Хайр хосяар. Хайраа олсон. Хосолч салтай яана. Харц булаам. Харц. Алаг нүдэн бишээ. Харц булаам дүлгөөх ялдан бишээ. Харц булаам. Харц булаам. Харц булаам. Юу вэ? Харц булаам. Харц. Нүд. Харц булаам. Анхаар цаг явлаа. За бид нар сонсох хэрэгтэй байгаа. Хэлэх хэрэгтэй байгаа. 18 нас. 15-ны сар. 18 нас. 18 нас. 18 нас. 15-ны сар. Тоон байж та. 18 нас. 18 нас. За эхний оноо. Игчмэд бүсгүй. Игчмэд бүсгүй. 2 оноо. Хайраар чамайга чимэлгүй яах вдэ? Хайраар чамайга чимэлгүй яах вдэ? Юу гэдэг юм бэ? Сэтгэлийн булаг. Сэтгэлийн булаг. Чин үнэн. Сэтгэлийн булаг. Сэтгэл буруугүй. Сэтгэлийн булаг. Сэтгэл үнэн. Сэтгэлийн булаг. Баясгалантай сайхан. Баясгалантай сайхан. Сэтгэлийн булаг. Сэтгэлийн булаг. За 4 оноо. Хотын гудамж. Хотын гудамж. Хотын гудамж. Таац бүгд таац. 5 оноо. Таац. Одоо нэг. Хурдлаач. Хайраар чамайга чимэлгүй яах вдэ? Таац штэ бүгд нь. Тэр таагаагүй. Хайраар чамайга чимэлгүй яах вдэ? Хайрaan чамаас. Чимэлгүй яах вдэ? Хайрaan чамаас. Явлаа. Орон. Их орон. Чанга оруулахгүй. Их. Ихээч. Их орон. Их Зү. эхний оноо. Хос. Хайн уу? Хос. Ордоо. Хос. Ихний үсгээд. Хэ. Тэ. Өө энэ дээр. Хайра. Дэлхийд хайртай юу? Хайртай. Юунд хайртай? Хайра одоорой. Чанга хэлээч. Хайра одоорой. Чанга хэлэхгүй. Ээжийн. Ой, яавч үг хэлэхгүй. Ээжийн. Ээжийн. Ирчүүд. Ээжийн. Эмчээ. Ээж. Эхлэлээ. Ээж. Итгэл үү? За welcome зөө. За дараагийнхаа юу? Хайр. Одоорой. Хайртай. Хайра. Хайртай. Хайра. Чакаг нэвтрүүлгийн ялагчд маань тодорсон байна. Эхний баг 9 оноотойгоор тэргүүллээ гэж тэ. За Сүхвэ болно. Гямба тэ. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгт Монголын хөтлөгчтэй холбооны залуус оролцож байгаа. За одоо яг энэ даалгавар бол 15 асуулттай бөмбөг байгаа. Бөмбөгтэй 15 асуулт байгаа. Нэг нэгээр асуултыг асуухад хариултыг мэдж байгаа тохиолдолд бөмбөгөө аваад шууд хариулах хэрэгтэй. Маш амархан асуултууд байгаа болохоор тэ. За ойлгомжтой тэ. 15-аас
тэр хамгийн их хариулсан. Яг ч болох. Одоо л яг ойлгож эхэлж шүү те. Манай сүхбэй чинь бас PX-ийг дуурайгаад болоод иддэг үлээ те. Дээр үед те. Энэ нэг хэсгээс нь доолж үзүүлээ ш нэрээ. Одоо манай онц гомдох байлгүй. Түүнд нь гомдтыг зүгээр хүмүүс одоо cover хийдэг хүмүүс зөндөө шүү дээ. Тухайн үед энэ cover орж ирээгүй хүмүүс ойлгодог байсан бас нэлээ. Гэтэ хоолоо бас ер нь их төстэй те. Зүгээр ингэ ярьж ах чсэн те. За тэгэхээр 15 асуултаа эхлэе. Эхнээс нь асуултыг явуулах болно. За залуустай амжилт хүсээд. Эхний асуулт. Ад болох гэж юу гэсэн үг вэ? Гай болох. Гай болох гэж. Юу гэсэн? Ад болох. Хүмүүсийн дургуй хөрөх гэсэн үг. Ад болох. За яг хүнд муу хилүүлэх гэсэн үг. Муу хилүүлэх. Дургуй гэсэн байна. Дөхүүллээ. За эхний их болохоор нь одоо оноо өгчий. За алга ташилд яасан бэ залуусаа? За дандаа хилц өгнөд байна те. Хоёр дахь асуулт. Толгой ганцлах гэж юу гэсэн үг вэ? Толгой ганцлах гэдэг чинь гудайх одоо уруу дараа царайлах. Уруу царайлах. Зөв хариуллаа. Жохон насны ялгаа гараад байна уу те. За дараагийн 3 дахь асуулт. Үг хаях гэж. Үг хаях. За чи одоо бас нэр тэр туслаагүй байсан. Гомдлох гэх юм уу? Тий, гомдох, тоних гэсэн. Тоних. За энэ дээр их хоёулаа булаацалж явлаа шүү дээ та ярьчаа те. Ер нь нэгэндээ их үг хайдаг юм уу юу? Хайн. Гомдож явд, тонж явдаг хүмүүс байж таарах гэсэн те. За дараагийн 4 дахь асуулт. Дөрөв мултлах гэж юу гэсэн үг вэ? Дөрөв мултлах одоо айлд буух тийм ээ? Айлд буух зөв хариуллаа. За хэл зүгнүүд байгаа шүү. За дараагийн асуулт. Гуй ганцгалсан гэж. Гуй ганцгалсан гэдэг чинь. Гуяа ганцгалах гэж. Нөөрөд биш ээ. Юу шүү дээ. Юу юм? За Гуй ганцгалах чинь. 1 2 3 гуй ганцглаад явж гин. За эндээс хэлж өгөхгүй. Хэлж өгөхгүй шүү чимээ. За бөмбөгөө буцааж тавь. За болчихсон. Хоосон гуяа ганцглаад явж явдаг. Тий, юу ч хоосон гэсэн. Хол замгүй хоосон яа. Тий. Дараагийн 6 дахь асуулт. Давсанд явах гэж юу гэсэн үг вэ? Унтах. Зөв хариуллаа. Дараагийн асуулт. Гар хунхих гэж юу гэсэн үг вэ? Зүгээр суух. Юу ч хийхгүй байх залхуурах гэсэн үг тийм. Зөв хариуллаа. Дараагийн асуулт. Халуун будаа идэх. Худлаа ярих. Юу яах? Хуулах хүнээс уулах зөв хариуллаа. Дараагийн асуулт. Үнэгний нүд залгих гэж. Нойр нөрөхгүй, шүнжэнгөө одоо унтахгүй нойр. Зөв хариуллаа. Нойр хулчих. Нойр хул. Тэ? За дараагийн 10 дахь асуулт. Том толгой гаргах гэж юу гэсэн үг вэ? Нөө юу яах? Том толгойтай гэж. Чи өөрөө. Өөрийгөө л бодож шүү дээ. Өөрийгөө л бод. Өөрийгөө бодож байгаа. Бодож чинь их цаантай. За их цаантай. За дараагийн асуулт. Хар дотортой гэж юу гэсэн үг вэ? Муу санаатай юм. Муу санаатай зөв хариуллаа. Дараагийн 12 дахь асуулт. Үхрэг бууга тавих гэж. Нэг юу яах? Хүнд худлаа ярих нөгөө хурд араар нь хурд нэхлэх. За үгүй юм байна. Дараагийн үхрэг бууга тавих. Одоо үхэгтэй үхэр бууга тавих гэдэг чинь ер нь л тэр хүн бол яг л эвгүүтнэ гэсэн бол эвгүүтэх юмаа л хийж сална. Чадна гэсэн бол ямар нэг аргаар чадж ажил салах. За ер нь үхэгтэй гэдэг бол тэ дуусахтаа гэсэн чинь тэгэхээр эцсийнхээ аргыг хийх гэсэн үг тийм. Илэг барих гэж. Дээрлэх одоо тий үгэнд нь орохгүй. Үгэнд нь орохгүйгээр одоо тухайн хүнийг үл хөндлөх. Илэг барих. За ер нь дүүх чинь тий ойролцоо дооглох дорд үзэх гэсэн үг байна. За зөв хариулсан тооцъё. Дараагийн асуулт шүд зуух. За энэ хүнийг шүд зууна гэдэг чинь одоо муу санаж явах. Одоо арай өөр байж магадгүй. өс санах. За тэрэнд шүд зууж явна. Тэ? За ер нь уг нь бол төвчээр. За зөв хариулсан даа төвчих гэсэн үг. Шүд зуун төвчлээ гэдэг үг шүү дээ. Шүд зуун ер нь юм бүхнийг л гаргаж байгаа. За дараагийн асуулт хамгийн сүүлийн асуулт байгаа. Өдрийн од шиг гэж үг гэсэн үг вэ? Өдрийн од шиг ховорхон. Ховорхон зөв хариуллаа.
Чагаг нэвтрүүлгийн ялагчд маань тодорлоо. 1-2 дугаар байр. За Сүхбай маань 15 асуултнаас 11-т нь хариулсан байна. За Бямбагийн хувьд 4 хариултыг өгсөн байна. За тэгэхээр нэвтрүүлэгтээ хамтарсан ажилладаг байгууллагын зүгээс эрхийн бичгүүдийг гардуулъя. ST Design гэж байгаа. Инхтэй авны гүрний урд байрлах ST Design хүссэн загварыг хүснээр тань хэвлээ ураатай нөхөө чанартай хэвлээ газар байгаа. За тэгээд хамт олноороо найз нөхдөр ингээд те хувцаараа жигдрэх бас хэрэг гардаг. Тэр үед эдний тас хандаад үйлчлүүлэх боломжтой 50% хөнгөлөлт эрх хэмжээг гардуулъя. Тэргүүнд нь гардуулчих те. За тэгээд 20 дугаар байранд орсон Бямбада Хүннү моолд байрлах 3D музей гээд нэгдсэн байгаа. 3D музейд үйлчлүүлээрэ гээд хос тасалбыг гардуулъя. За мөн 3-4 хорооллын номын ихтэй дүрийн замын нөгөө талд урд талд байрлах Paradox гэдэг үсчин салон байгаа. Мэргэжлийн үсчин салонд үйлчлүүлэх эрх хэмжээг танд бас гардуулъя. За тэгээд өнөөдрийн Чакаг нэвтрүүлэгт Монголын хөтлөгчдийн холбооны залуус маань оролцсон байгаа. Тэгээд төгсгөлд нь бас тоглолтын талаар бас мэдээлэл өгөөч те. Дахиад. За ингээд манай Монголын хөтлөгчдийн холбооны 3 жилийн баярын тоглолт ээдтэй хөтлөгчдөө нэртэй одоо энэ хөтлөгч хүний авиас чадвар ямар одоо авиастай ийм сайхан залуучууд нэгдсэн бэ гэдэг энэ зүйлийг бол ард түмэндээ таниулахын тулд бид өхөн одоо Монгол Өхөө өргөнд 3 сарын 30-нд Монгол Өхөө өргөнд ганцхан удаа одоо та бүхэндээ ээдтэй хөтлөгчдөө тоглолтоо өргөн барихад бэлэн болоод байна. За ингээ 30-нд тоглолтыг хүлээн авч үзээрэй гэж те. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт хүрэлцээрж оролцсон Монголын хөтлөгчдийн холбооны залуустаа баярлалаа. Ажил үйлс нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Эх 7 хоногийн энэ цаг мөчтөө эргээд уулзъя. Баярлалаа үзэгчдээ. Баярлалаа. За баярлалаа.